Өнгөцхөн харвал Томас Эдисоны чийдэн зохион бүтээсэн явдал нь нэг удаагийн оролдлогоор хүрсэн агуу том амжилт мэт санагдаж болох юм. Тэрээр чийдэнгээ бүтээгээд цахилгаанд залгатал гэрэл лассан мэтээр төсөөлдөг. Гэтэл үнэн хэрэгтээ чийдэн бүтсэн түүх бол бидний бодсноос хамаагүй ээдрээтэй цаг хугацаа шаардсан ажээ. Чийдэн бүтээх гэж тэрээр хэдэн зуун бүтлгүй оролдлого хийжээ. Сурвалжлагч түүнээс тэр олон бүтлгүй оролдлогын дараа танд ямар санагдаж байна вэ гэхэд тэрээр би бүтлгүүтэйгүй. Би чийдэн яагаад ажиллахгүй байгаа олон зуун шалтгааныг мэдсэн хэмээн хариулжээ. Нялх хөөхд алхаж сурдаг шиг бид уншиж эсвэл дугуй унж сурдаг шиг Эдисон бусдын адил оролдож, бүтлгүүтэж, түүнээсээ суралцаж дахин шинээр оролцсон байна. Бэрхшээл тулгарсан үед бууж өгөлгүй тууштай байна гэдэг бол сэтгэлгээ хандлага юм. Дараах өгүүлбэрүүдээс аль нь таны хүндрэл бэрхшээлийн талаар ойлголтыг илүүтэйгээр илэрхийлж байна вэ? Бүх юм яг байгаагаараа л байдаг. Бид төрөлхтөл өөрийн гэсэн тодорхой өгөгдөлтөд төрдөг бөгөөд үүнийг өөрчлөхийн тулд бид юу ч хийж чадахгүй. Эсвэл ямар ч хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахын тулд авч болох арга хэмжээ, эсвэл суралцах зүйл заавал байдаг. Эхний өгүүлбэр бол байглаа саяас өгөгдөл чадвар нь таны амжилттай байх эсхийг шийддэг гэсэн хатуу тогтсон сэтгэлгээг илэрхийлж байна. Харин хоёр дахь нь өсөлтийн сэтгэлгээ буюу байгалийн өгөгдөл чадвар нь эхлэлийн цэг бөгөөд шаргуу хөдөлмөр хоримтлуулсан дадлага туршлага нь таныг улам бүр сайжруулж байдаг гэдэг ойлголт юм. Хичээл зүтгэлээр алдаа дутагдлыг даван туулж чаддаг гэдгийг судалгаа харуулсаар байна. Богино зайны гүйлтээр хичээлэхэд тохирохуйц тэсвэр хатуужлын гентэй хүмүүс тэр бүр марафон гүйлтийн тамирчин болж чаддаггүй. Харин бибилдрийн хувьд сул талтай ч өөртөө итгэж өндөр сахилга баттай байсан хүмүүс марафон гүйлтийн тамирчин болж амжилтанд хүрсэн нь илүүтэй тохиолддог. Өсөлтийн сэтгэлгээ нь үүнийг боломжтой болгодог. Бэрхшээлтэй тулгарсан үед ч мөн адил зарчим үйлчлэнэ. Хэрэг бид хүнд хэцүү мөчүүдэд өөрсдийгөө бүтлгүйтэл мэд харвал бүх зүйл тэндээ л дуусдаг. Харин бид тэр мэдрэмжээс өөрсдийгөө салгаад өөртөө зөөлөн хандвал ямар байх вэ? Хэрэг бид бүтлгүйтэл алдааг суралцах шин шийдэл олох боломж гэж харж чадвал бэрхшээлээс утга учирыг олж харж чадна. Бидний хамгийн хүнд хэцүү мөчүүд бидэнд юу хамгийн үн цэнтэй вэ гэдгийг ойлгуулж, улмаар бидний амьдралын зам мөрийг ч өөрчлөх магадлалтай байдаг. Дараагийн удаа хан мөргөхдөө энэ тухай бодоод үзье. Магадгүй ханыг тойрч гарах, эсвэл дээгүүр нь гарах гэх мэт арга замуудыг олох нь илүү хялбар байж болох юм. Дэлхийн гадаргууг бүхэлд нь бүрхэх хэмжээний арсыг би хаанаас олох билээ дээ? Харин хөлийн улаа арсаар бүрчихвэл бүх дэлхийг арсаар бүрсэнтэй адил босуу хэмээн Шантидевагийн айлтжээ. Асуудал бүрийг урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Хэнд ч асуудлыг бүрэн хянж, урьдчилан сэргийлэх дархлаа байхгүй. Бид үүнийг ухаарч чадвал энэхүү эмх замраагүй ертөнцид ч гэсэн бидэнд суралцах, эсвэл сайжруулах зүйл байдгийг, тэр нь биднийг найдвар тасарсан, гарц үгүй мэт санагдах мэдрэмжийг даван туулахад тусалдаг гэдгийг харж болно. Харах өнцгийн энэхүү шилжилт нь таныг хүчрхэгжиж байгааг мэдрүүлнэ. Гэхдээ энэхүү өөрчлөлт нь сэтгэлийн шанал огт ирэхгүй гэсэн үг биш. Харин унах үед өмнөгшгөө хүн дээр хүлээж авалгүй, эргэн босоход танд туслах илүү их сэтгэлийн тэнхээ нөөцтэй болно гэсэн үг юм. Өөртөө зөөлөн, өршөөнгүй ханддаг, мөн бэрхшээлийг амьдралын өгсөх уруудхын нэг хэсэг гэж хардаг хүмүүс илүү аз жаргалтай, илүү сэтгэлийн хаттай, урт хугацаанд илүү их амжилттай байдгийг судалгаа харуулж байна. Тэд бүтлгүүтлийн үед ямар нэгэн үйлдэл хийх, боломжийг олж харах, оролдлого хийх, алдах, тэрнээсээ суралцах, дахин оролдох зориг мөн сэтгэлийн хүчтэй байх магадлалтай. Бяцлаглалын эхэнд өмнөх бяцлагалтай төстэй нөхцөл байдлын талаар бодъё. Дахин хэлэхэд шинээр бяцлахж байгаа хүмүүс сэтгэл хүчтэй хөдөлгөөн мөчийг сонгохгүй байх нь дээр. Хүчтэй сэтгэл хөдлөл нь анхаарлаа төвлөрүүлэхэд саад болдог. Магадгүй өдөр тутмын энгийн харилцаанд гарсан багахан асуудлын талаар ч юм уу, сансан шиг сайн хэрэгжээгүй жижиг төслийн талаар ч юм уу, чухал арга хэмжээнд очих замдаа төөрч хоцорсондоо бухимдсан тухайгаа ч юм уу бодоорой. Болж игэл тэр асуудлыг илүү өргөн өнцгөөс хараарай. Ийм байдалд хүрэхэд юу нөлөөлснийг төдийгүй, үүнээс юу сурч болохыг таавалж харж чадж байна уу? Нөхцөл байдлыг бодиттой дүгнэх үед өөрийгөө буруутгах, гарц үгүй мэт санагдах, төөрөгдөх зэрэг мэдрэмжүүд хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар та бодоод үзээрэй.